За бүгдээрний өдрийн мэнд төргий. Тэгээд нийгэм даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэг дэвшигч адиугаад дайх үг байна, хэлэх үг байна. За эндээс одоо өөрийнх нь энэ мэдлэг чадвар за ажилласан жил ажлын дадлаг туршлага энэ бүгдийг нь харвал үнэхээр одоо яалтчгүй л юм хийх болов юм хийчих болов гэсэн бодол төрж байна. За нөгөө талдаа энэ хийх тэр зүйлүүд дээр нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нэг ч үг дурдаагүйсэн. За энэ бол маш том одоо нийгмийн нэг төлөөлөл болчиход байгаа өнөөдөр. Тэгээд тэрэн дээр бас анхаараарай. Түрүүн та ярианыхаа дунд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ярьж байхдаа тахирд дуу гэж одоо хуучин бид нэр хэрэглэхээ байсан тэр нэр том яг ашиглаж байна. Энэ нь өөрөө бас нэг эргээд ялгуурлан гадуурхаж байгаа, алдж байгаа тэр алдааны нэг хэлбэр шүү. За Саранчлуун гишүүн бас сайн тайлбарлсан байх сая. Ер нь бол энэ бас нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд бас зүггээд байгаа. Нөгөө юу ямар байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ороод ирээсэ гэж бас маш хүлээлттэй байсан. Гэхдээ нэгэнд орж ирээгүй юм чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтоо тэдний эрхийн талаарх ойлголтыг маш сайн нэмэгдүүлээсэ гэж одоо нийт дэвшигчтэй хүсэх байна. За тэгээд нийгмийн даатгалтай хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань яаж холбогддог вэ гэвэл одоо өмнө нь хөдөлмөр эрхэлж исэн ажил хийж исэн иргэд хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд бол нийгмийн даатгалаас тэтгэмжээ авдаг. За тэрний нэг нь бол одоо би өөрийн биеэр сууж байна. 20 жил хөдөлмөр эрхэлсэн. Тэгээд одоо 8 жил ингээд явж байна. Гэхдээ нас болоогүй учраас тэтгэвртэй гарахгүй. Ингээд энэ асуудал бол одоо маш их хэцүү байдаг. За дээр нь нэмэгдээд нийгмийн даатгалаа одоо иргэд маань өөрсдөө хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бас татвараа төлөөд дахиад шилжинэ гэдэг асуудал дахиад хүнд байдаг. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд бол угаасаа халамжаас хөдөлмөрлөө гэдэг үрээт. Тэгээд ч халамж авахч хизээч хөдөлмөр эрхэлж байгаа хүнээс илүү хэмжээнд авч болохгүй гэдэг үүднээс халамжийн мөнгө үргэлж байгаа байдаг. Гэтэл халамж авж байгаа хүмүүс түрүүн таач хэллээ. Халамж авж байгаа хүмүүсийн хувьд бол авж байгаа тэр халамж бол амьдралынханд хаанч хүрдэггүй. Тэгээд халамж өгсөн нэрээр бусад хүртээмжийн асуудлыг дандаа хайдаг гэж тийм ээ. Тэгэхээр яг тэр хүртээмжийн асуудал дээр нь ч гэсэн оролцоод яваад өгөөрэй. Тэгээд та хүсэх зүйл гэвэл энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтоо илүү сайн нэмэгдүүлээрэй. Тэгээд энэ хүмүүсийн төлөө бас нэлээд дуолон болоод ажиллаад өгөөрэй гэж танаас хүсгээр биш. За баярлалаа.